Бадрал гэдэг. Тэгээд Монгол экологи төвийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Угшил бол аялал жуулчлал. Тэгээд тусгай хамгаалалттай газруудаар ерөнхийдөө аялдаг болохоор тэгэл явсаар энэ хамт олонтой нийлэл явж байна. Монгол экологи төв гэдэг нь бол одоо нөгөө нийгэмд үйлчлдэг төрийн бас байгууллага гэж явдаг. Анх бол 2010 онд бий болсон байдаг. Тэгээд гол бидний зорилго бол байгаль орчны асуудалд одоо бас тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж олон улсын тэргуун туршлагыг ерөнхийдөө Монголд авчрах тийм зорилготой. Гэхдээ яг амьдрал дээр бол манай төрийн одоо тэр болгон орж чадахгүй, үргэлжцээгүй тийм одоо асуудлууд дээр бүгдэнд өөрийнхөө хувь нэмрийг оруулаад явж байгаа. Сайн байна уу? Богдхон уулын Тархан цаас газрын хамгаалтын захиргаанаас ирсэн газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн байна. Хүү уулзалт бол маш гоё боллоо. Өргөн дэлгэр тэгээ зохион байгуулалт маш сайтай байлаа. Үр дүнгийн хувьд бол шууд нүдэн дээр харагдчихээн 100% үр дүнтэй байлаа. Дөр дэвлэрлэн байгаль хамгаалагч Готов гэдэг юм байна. Энэ экологи төвөөс зохион байгуулж байгаа. Бидний бахархал үйл ажиллагаанд одоо төлөөлөлж оролцож байгаад бас баяртай байна. Би ажилд ороод 4 жил 5 дахь жилдээ явж байгаа. Хамгийн сайхан үйл ажиллагаанд оролцож байгаа гэдэг маш баяртай байна.